Уулдаан 5 жон түмэн бүгэн гөрөөстэй байсан халимгийн баян тансаг тавнутагва. Түүнээр оршин амьдрах халимг түмэн нь жил бүрийн аюул гамшигыг туулан гарч 1990 оноо намартай жологлоо. Энэ жил халимг монголчууд дээд хэмжээний өртөн засах эрхийг тэмцэн олж ерөнхийлөгчийн асуудалтай бүгд найрамдах халимг улсыг байгуулснаа тунхагласан байна. 1993 оны 4-р сард болсон Бүх ордын сонгуулиар 30 настай Кирсан Улмжинов халимгийн хамгийн анхны ардын сонгуулиар гарсан ерөнхийлөгч боллоо. Халимгийн түүхийн чоо шин чагуй инхүү эхэлжээ. Улмжинов ерөнхийлөгч болсныхон хойно халимг хэл соёлын сэргээх талаар ихээхэн ажил хийсэн. 1997 онд хамгийн анхны Жангарын өдрийг тэмдэглэж халимг Монголын 93 наадмыг явагдуулж уламжлалт соёл, хэл үүсэг, шашин шүтлэхэн сэргэн өгөх өрнөлтийг бий болгосон байна. Тэгвэл халимг монголчууд яагаад өөрийн хэл соёлын сэргэх хэрэгтэй болсон бэ? Тэд нэр хэл соёлын хэмжээнээс эхэлж мартаж ирсэн бол халимг монголчууд аль эртнээс чирэг дайны авьяас билгээр Орос оронд алдартай явжээ. Ялангуяа дэлхийн 2 дугаар дайны үед Жо 10 дивиз халимг Монгол морд чирэг өмнө Франтад байлдаж 3 том гараа дайчид одон медалаар шавнагдсан билээ. Гэтэл энэ бүгд нь халимгчуудын шивэрд чөлөөгдөх гунагт ховж аяаг өөрчилж чадсангүй. Энэ өдөр бид ардын дуу хөгжим сонсно гэж халимгийн соёл түүх шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгач Бадмаагийн дагуулгаар Эдэстэй хотын нэгэн альд очлоо. Боржгон өвөг хацнаас Чингис хаан kültür 11 үе. Чингис хаан ахты 3. Түүнэд халт хасар манай хошуудын өрөг дээдс болох юм гэж. Нэг дээдс. Халт хасраас өрөг Тэмир хаан kültür 8 үе. Өрлөг Тэмирэс Бова Мирза Өрдөн хаан суусын kültür 9 үе өнгөрөв. Тип таарч. Марун дээд болонгийн үкіметке тәдір борчкын өвөг хацнаас даван ойын kültür 4 үе өнгөрөв. Халт хасраас даван ойын kültür 33 үе өнгөрөв. Шинжаң көнлің ушын үй ашнырасы Газа Нанбасы Бәйгаз мойын Амырсана Моностон хархан жалуугаасан шивэрд чөлөгдөн ялтан шиг уурхайд ажиллаж хүнд хөчүүн ажил дарагдан одоо орноосоо бууч чадахгүй жимдэх хүн болжээ. Манай халимгийн гал аяны нэгэн гишүүн ойрдын түүх судлаач дөрөггүй алшаа нутагтай хошууд хүн юм. Алс хол энэ гажир ирээд хошууд ясны хүнтэй уулзж танилцсанд дөрөггүй баярснаар барахгүй муу настан нэм баярж сайхан өрөөлөн хайрлаа. Ежний юусуустана мулмитж кэйсэнийг элгсана хайч ахтуга хайч хамдан тэнгэрийн сүсээ сайхан явах болон дэшээ шахалдах. Түрүүндээ одоо биднээс бас халимгийг одоо өөр нэг одоо энд салаа утсан болохоор одоо баг манай монголчуудад энэ ч харилцаагүй гэж одоо боддог байсан. Одоо энэ удаа алсан зүйлээр одоо юм биш болжээ. Тэгэхээр энэ удаа одоо биднээс суралцах үзсэн Бадас өөргөлдөгнө энэ халимгчууд бол өөрийн биенд хэдийгээр монгол гэж одоо хэлэхгүй боловч тэр түүх намтар одоо бичигтэн бүр монгол угсаатна нэг тасрахаа гэж одоо энэ ам бол тас итгэдэг. Нэг ч одоо Чингис хааны өвс садан гэж одоо ингэж итгэдэг. Настай энэ 3 настан бидний хараад баярлж, дуулж, бүжиглж байлаа.
1943 оны 12 дугаар сарын 27-ны тэр гайтай шар бүрийд халимгийн бүх ард түмнийг төрсөн нутгийнх нь хот суурн тосхоноос салгаж мал төвөрлөг жаруулалтай төврийн галт тэргээр баруун шивээрд байгаа айлгт мартагдсан боолын хөдөлмөрийн талбай руу чөлсөн байна. 10 түмэн чиргээр элэстэй хотыг бүсэлж 2хан цагийн дотор тэргэнд гарахыг чанга тушаажээ. Тодогтой чайн бучлаастай тогоотой махан чанаатай хэвээр үлдэж эхнэр нөхөр их хөрсийг салган айл бүрж өгөн 20 кг-ийн авахыг зөвшөөрсөн байна. Жарим хүнээ хэлэхээр энэ удааны чөлөгдөлд 15 түмэн халимгаас 5 түм илүү хорогдсон гэдэг. Шивээр доцсны дараа халимгаар ерхий хатуу хорж халимг хэлнээ сургуулийг хасаж халимг хүн халимг нэр авахж хорьсон байна. Халимг улсын соёл туужийн хүрээлэнд хадгалж байгаа энэ жангар гэдэг номыг халимгчууд шивээрд чөлөгдөхдөө авч явжээ. Ном ховор болохоор нэг номыг 10 хэдэн хэсэг ангилаад 10 хэдэн хүн хуваан авч явсан гэдэг. 15 жилийнхэн дараа шивээрээс бочиж ирснээр дараа эднэр энэ 10 хэдэн хэсэг номыг чоглуулж нийлүүлээд уулынх нь номыг бүтэн болгож соёл туужийн хүрээлэнд мөнхийн дурсгал болгон хадгалж тавьжээ. Тэгчгээд гацхан дэвтэр ховор болоод намтын чугаар өмсөлөөр ингээгээд 10 ботигээ тас савраагаад нэг тэл байсан газар мудар тэгээд хариу авчираад форум ягаад сиврэсэрснэ хөөний нэг бахан көвн манай институтын номын сангад ингээгээ авчирж өгөө. Тэгээд энэ дэвтэр халимгуудлаа хамдан туурт яваад Сибирь ороод ирсэн бэтэргээ биднээгээ икэр сонирсод гэрээслээд хатгаваад барьжанаад. Элэстэй хотод бид санамсаргүйгээр халимг Монгол жалуулсан хурмын өслөвтэй таарж жургаж авлаа. Энэ хурмаа Европ маягаар явагдуулсан юм. Ёсод нь романтик бөгөөд дүгэн түлхэн утга уулахтай болж өнгөрсөн юм. Халимг Монголын удамжлалт хурмын ёс нь баруун Монголын хурмын ёстой адилхан. Халимг ёсуудыг бас жохог талууд хүчтгээдэг гэж хүмүүс ярьж байлаа. Халимгчууд элдв жилийн шалтгаанаас их нутгаасаа салж дэлхийн эл гүрэнз ялангуяа Европ төвийн Парис, Лондон, Берлин, Бонн, Америк улсад бүр дахин нутгшиж байна. Гадаадд байгаа маш олон халимг жалуус аав ээж ах дүү садныхаа танилцуулгаар халимгаас хань нөхөр ирдэг байна. Ингээд үчихэд халимгчууд халимг хүнтэйгээ хурмлахыг чанга баримтаж байгаа юм байна. Элэстэй хот хэдийгээр Европын нэгэн жижигхэн хот болгож эндээс амжирдын уур амьсгал байлхан санагдана. Нэд хүүхдтэйгчүүд үргэлж харагдах нь эндхийн өвөрмж сайхан үжимжийн нэг юм. Мэнч энэ бол яахын аргагүй Монгол хот юм а гэж хүндэж санагдуулна. Эрхэм үзэгчид маань саяын фильмээс харсан байхаа дээрх фильмээс үзэхэд халимгчдын зүс жараа үнэнхүү Монгол төрхийг хадгалжээ. Европ ТV-ийн түүх төмөн цагаан арстдын думд халимгчууд он удаан түүхэн хугацаанд өөрийн хэл соёлоо ийхүү хадгалж байгаа хэлэхэд бодолд өөрийн ирэхгүй гайхамшиг төрж байна. Халимг монголчуудын тухайтай нэн олон сонирхолтой зүйлсийг соёл эрдэнэд дэлгэцийн дараагийн дугаард та бүхэнд хүргэх болно. Эрхэм үзэгчдээ манай дугаар ийхүү өндөрлөж байна. Эрдмийн тэнгэрд ялалзах эрдмийн од болж эгнэгдээ гих нэрэ эн ихтэй дурсгаарай. Дараагийн дугаардаа сайхан учирцгаая. Баяртай. Эрхэм үзэгчдээ дараагийн дугаараар халимгийн алдарт жангарч Эйлен овлогийн нутагт хүрч баатарлах туулва халимг Монгол хэл соёлын гайхамшигыг хадгалсан дуучин Чагаан жам нарыг та бүхэндээ танилцуулна.